За сайн бацгаана. Өнөөдөр та бүхэнд нөгөө GPS-ийг ашиглах, ажилуулах, зааварчилгааг хүргэх гэж байна. За GPS-ийг ажилуулахаас өмнө эхлээд заавал энэ төхөөрөмжөө яах хэрэгтэй? Цэнэглэх хэрэгтэй. Энэ төхөөрөмж нь хуурай цэнэгтэй байдаг болохоор заавал цэнэглэнэ. За цэнэглэгч USB-ний тухайд гэх юм бол энэ хайрцагын дотор байж байгаа. За тэгээд USB-гээ цэнэглэгчтэйг холбоод ерөн төхөөрөмжөө болж өгвөл 24-ийн тогонд цэнэглүүл зүгээр шүү. За цэнэглэгчээ залгачаад энэ төхөөрөмжний цэнэглэх цэм ордог хэсэг нь эндээ байгаа. За 18,000 ампертэй төхөөрөмж ийшээ цэнэглэгчээ залгангууд энд нөгөө баталгааны зурагтай гэрэлтэн дээр юм улаан гэрэл хасж байгаа. Энэ гурван гэрэлний хамгийн ардлын баталгааны зурагтай гэрэлтэн дээр энэ улаан гэрэл хасж байгаа шүү. За энэ улаан гэрэлийг ногоон болтол цэнэглэнэ. Цэнэглэх үедээ төхөөрөмжийг дан унтрааж цэнэглэнэ. Энэ улаан гэрэлийг ногоон болтол цэнэглэх шүү. За тэгээд энэ 10,000 ампертэй GPS-ний тухайд гэх юм бол бас цэнэглэгч нь эндээ байгаа. Цэнэглэгчээ залгах чинь тэнгүүд энд баталгааны зурагтай гэрэлтэн дээр бас улаан хасж байгаа. Энэ улааныг л ногоон болтлон цэнэглэнэ. Ерөн төхөөрөмжүүдийг цэнэглэхдээ дан унтрааж иж оп дээр нь тавьж цэнэглэе шүү. Тэгээд улаан гэрэлийг л ногоон болтлон цэнэглэе шүү. За ингээд цэнэглэж гинэ. За одоо тэгээд төхөөрөмжөө цэнэглэжээд үйлдэлэн цэнэглэжээд ашиглахдаа SIM хийнэ. За SIM хийхдээ тухайн SIM пин кодыг болгож хийн. За та одоо ямар ч SIM хийж болно, мобийн үнэтэй ял нэг SIM хийн. За энэ дээр бол зүгээр туршилтаар та бүхэнд үзүүлэх гээд ингээд мобийн SIM гэсэн баг шүү. Та Intel-ийн SIM гэж болно шүү. За Intel Mobicom ял нэг SIM хийн. За SIM хийхдээ энэ бол 18,000 ампертэй GPS-эн дээр үзүүлж байгаа. SIM хийхдээ энэ SIM-ний цэцэрлэгээтэй хэсэг нь ингэж төхөөрөмж рүүгээ эхэлж чаж орно. За тэнгуүтээ энэ доотлын ялцтай буюу энэ ялцтай хэсэг нь энэ зурагтай хэсэг рүү хараад зузаан тал руу гарч ингэж орно шүү. За яг ингэ гэж гэсэн үг шүү. За ингэж хийгээд энэ төхөөрөмжийг нэг таг хийтэл ингээд дуургаад ингээд оруулчихнаа гэсэн. За SIM хийжээд энэ төхөөрөмжийг хасаад за энийг одоо он руу нүрхэд тэгээ нэг 5-аас 10 секунд ингээд хүлээсний араас энэ төхөөрөмжийн гэрэлнүүд тасч юу ажиглагддаг шүү. За одоо ингээд GPS-ний гэрэлүүд тасаад эхэлж байгаа. За энэ хамгийн урд тал тасж байгаа сүлжээний зурагтай гэрэлэн дээр тасж байгаа сая энэ улаан гэрэл ингээд анивчж байгаад одоо ингээд анивчаа гэж юм. Одоо энэ улаан гэрэл үргэлжлээд тасах юм бол SIM-тэй холбогдсон. SIM чин пин кодг болсон байна. Энэ төхөөрөмж одоо ингээд SIM-тэйгээ холбогдсон мэдээлэл өгөхөд билээ гэдэг утгаар юм улаан гэрэл үргэлжилж хасдээ шүү. За энэ улаан гэрэл асахгүй ингээд нөгөө анивчаад байгаад байдаг ч юм уу, унталчаад байгаад байдаг ч юм уу, одоо ингээд анивчаа байгаад юм бол SIM чин холбогдоогүй байна. SIM чин нэгэн бол пин кодг болоогүй байна. Үгүй SIM-ний чин хоног ирэхэд дууссан байна. Эсвэл SIM-ээ буруу харуулж хийсэн байна гэсэн үг шүү. Тийм болохоор энийг заавал нэгтэл сайн шалгаж үзэх хэрэгтэй шүү. За энэ хамгийн ардлын баталгааны зурагтай дээр бол гэрэл асахгүй шүү. Энэ зөвхөн баталгаа GPS-ийг цэнэглэх үед л асдаг гэрэл шүү. Энэ одоо та мэдээлэл авах горимж энийг тэгс үлдэн тайлбарлаж чинь энэ гэрэлнүүд мэдээлэл авах горимгээд одоо тохируулах зааврын хүргэн тэр мэдээлэл авах горимыг нэг цагаас дээшээ тавьсан үед төхөөрөмж өөрөө офлайн болдог болохоор энэ гэрэлүүд унтрын шүү. Энэний унтран уу асна уу ерөөсөө тагдад хамаагүй шүү. За одоо энэ аппликейшнаа гар утсан дээр татах зааврыг хүргэж өгч чинь. За iPhone-ийн утсан дээр аппликейшн татахдаа App Store руугаа ороод за App Store дээр GPS-ийнхаа нэрийг бичиж өгдөг нөхгүй. GPS гээд нэрийг бичээд хайхаар за ийм шарангийн хөөрөмж гарч ирдэг. За одоо бол энэ дээр нөгөө аппликейшнийг татсан байгаа болохоор open гэж гарч ирж байна. Татаагүй байх юм бол энэ чинь gate-гээ гараад ирэн тэн дээрээ дараад аппликейшнээ татдаг шүү. За одоо Samsung буюу Android version-тэй утсан дээр энэ аппликейшнаа татахдаа энэ GPS-ний энэ хайрцагын дотор ийм гарын авлага цаас үүдэг. За энэ гарын авлага цаасны 1 гээд номерлцсон байгаа энэ хуудсан дээр байгаа. Энэ QR кодыг гар утасныхаа камер руу ороод ингээ уншуулцдаг. За уншуулахаар ийм одоо нөгөө линк нь гараад ирнэ. Энэ линкэн дээр нь дараад аппликейшнаа татчихдаг. За одоо энэ дээр ингээд уншаад энэ аппликейшн татгаж байна гэсэн. За тэгээд тун өөр ингээд нөгөө утасныхын камерын дээр линк нь уншигддаггүй хүмүүс байх юм бол за энэ утасныхаа Google руу ороод энэ камерын дээр нь бас ингээд уншуулахаар линк нь гараад ирдэг. Энэ дээрээ дараад татчихдаг шүү. За миний аппликейшн одоо нөгөө юу маань аппликейшн маань татагдсан байна. За энэ дээр ингэж дарж ороод суулгах англиар ах юм бол install гэдэг зэсаага энэ дээрээ дараад ингээ аппликейшнаа гар утсандаа суулгачнаа гэсэн шүү. За тэгээд ер нь бол аппликейшнаа татаж байгаа Android утсан дээр энэ QR код уншуулдаг. Бус утсан дээр iPhone дээр нэрмж ажиллаж байгаа. Энэ QR код уншуулаад чадахгүй байх юм бол манай дугаар руу ороод энэ аппликейшн татах QR код авъя. Линк авъя гэхлээр энэ аппликейшн татах линкээс авчиж болно шүү. За ингээд одоо аппликейшн чинь татагдсан. За татагдсан аппликейшн чинь одоо энэ хэсэгт ингээ гараад ирж байна гэсэн. За энэ аппликейшн дээрээ дараа орчихно. За энэ одоо нөгөө төхөөрөмжийн нууцлалын бодлогыг зөвшөөрөх үгүй юу гэсэн сонголт байгаа. Энийг бол зөвшөөрж байна. Англиар авах юм бол agree гэж байгаа. Тэр agree-ийн дараад орчихно шүү. За тэгээд энэ хэрэглэгчийн нэр гэдэг дээр энэ төхөөрөмжийн хажуудалд дээр юм олон оронтой тоо байдаг. За энэ олон оронтой тоог гэхдээ үсгийн хийхгүй зөвхөн тоог энэ дээр хийдэг шүү. За 14
53 92 37 944 гэж. Би энэ болохоор энэ зүгээр өөр GPS-ийг туршилт тулгаж үзүүлж байгаа. Та хэд болохоор энэ дээр яг нөгөө өөрийнхөө авсан GPS-ний хажууд талд байгаа кодыг гişүү. Эхлээд анх хийгээд орохдоо нууц үгэн дээр 1-6 хийдэг. Тэгээд энэ доотлолт байгаа энэ бөөрийнхний ногооныг ингээд зүй тэмдэгтэй болгочоор таны төхөөрөмжний чинь нэвтрэх мэдээллийг санчдаг гэсэн үг шүү. Ер нь өөрөөр хэлэх юм бол дахиж нууц үгээ хийх шаардлага байхгүй гэсэн үг. За ингээд нэвтрэх гээд алчна. За ингээд нэвтрэх гээд арахаар нууц үгээ өөрчлөхгүй юу гэсэн сонголт гараад ирнэ. За энэ урдлынх нь болохоор нууц үгээ өөрчлөхгүй гэж байгаа. Энэ хойдлынх нь бол өөрчлөх гэсэн сонголт байгаа шүү. За iPhone дээр бас ямар ч ялгаагүй. Энэ дээр 1-6-аар хэлээ, дээдлэх дээр нэ хэлээ. За нууц үгээ ингээд дарахаар ч бас л нууц үгээ солихгүй юу гэдэг сонголт гарч ирнэ. Энэ дээдлэх дээр нь дарах юм бол солих болно явж байна. Солих юм бол энэ дээр 1-6 хүртэл одоогийн байгаа нууц үгээ хийгээд доотлын хоёр дээр нь хуулийн дээр нь шинээр хийх нууц үгээ хийж нууц үгээ солино гэсэн үг шүү. За одоо энэ дээр ингээд одоо нууц үгээ солихгүй гэдээ орохоор энэ доотлынхын дараад ингээд олчих юм шүү. За энэ Samsung-ийн утсан дээр бол төр хугацаанд өөрчлөхгүй энэ бас Note гээд гараад ирнэ. Энэ урдлынхын дараад ингээд нууц үгээ өөрчлөхгүй байхаар орно шүү. За ганц сануулах юм ингээд аппликейшнд орохоор энэ өөрийнхөө локейшнийг асаахыг зөвшөөрөх үгүй юу гэдэг сонголтууд гарч ирэх юм бол энэ болгоныг дан зөвшөөрөх гээ ер нь дээдлэх дээр нь дараа яваад авах хэрэгтэй шүү. За төхөөрөмж руугаа нэвтрээд олцсон. За ингээ олсон үед чинь ийм цэснүүд гарч ирнэ гэсэн үг. За эдгээр цэснүүдийн одоо та хамгийн эхлээд энэ бодит цагийн хяналт гэдэг цэс рүү орохоор таны GPS-ний чинь байгаа байршлыг одоо газрын зураг дээр зааж үзүүлсэн байдаг. За жишээ нь одоо энэ 2025 оны 27 оны эдийн засгийн минутанд тэгээд мэдээлэл хамгийн сүүлд өгсөн байна гэсэн үг. За тэгээд энэ GPS-ний тухайд ингээд нэг цаг тутамд мэдээлэл өгдөг ийм төхөөрөмж байна гэсэн үг шүү. За тэгээд та одоо яг GPS-ийнхаа байршилтад шууд ингээд нөгөө одоо ийм байж байгаа төхөөрөмж GPS-ийнхаа байршилт дээр шууд очиж явах юм бол энэ өхрийн зургийг талчдаг. За энэ өхрийн зураг дээр дарахаар GPS-ний чинь байршилтад шууд очичдаг. Энэ гар утсан дээр дарвал гар утсанд очичдаг. Тэрний доотлын энэ дээр дарах юм бол одоо хооронд нь ингээд байгаа зай гэж ингээд томруулж харуулдаг гэсэн. Тэгээд хооронд чинь байгаа зай нийтийн километр юм байна гэдэг энэ доотлолт гараад ирнэ. За ингээд GPS ч ажиллаад хамгийн ихэнд ингээд байршлаа өгчих юм бол энэний араас таны хийх шаардлагатай юм чинь энэ байршлын горим гээд энэ цагны зурагт энэ зэслүү ороод мэдээлэл авах хугацаагаа тохируулна. За энэ зэслүү орохоор энэ хамгийн дээдлийн энэ 1 минут тутмын горим гэж байгаа. Энэ 10 минут тутмын горим гэж байгаа. Энэ 20 минутын горим гэж байгаа. За эдгээр горим нь бол GPS-ний цэнийг маш урдан хугацаанд одоо бардаг горим. Тийм болохоор энэ горимуудыг ер нь солихгүй. Энэ горимуудаар ер нь тохируулахгүй. Дан энэ доотлын offline горим гэдэг байгаа. Энэ offline горим гэдэг энэ дээр далж орж иж мэдээлэл авах горимоо тохируулна шүү. За энэ offline горимд дөрөв орохоор хамгийн дээдлийнх нь 1 цагийн байрлал, доотлынх нь 3 цагийн байрлал, 6 цагийн байрлал гэх сонголтууд гараад ирнэ. Та ингээд эндээс өөрийнхөө айл тохиромжтой төр мэдээлэл авах хугацааг тохируулна. Одоо чинь та 3 цаг тутамд гिचг юм бол 1 цаг тэлсэн бол дараагийнх нь 4 цаг, 7 цаг, 10 цаг гэд ингээд 3 цагийн зайтай шүлжээтэй үедээ байршлууд нь нэрвнэ гэсэн үг. За тэгээд энэ хамгийн дотлын одоо жишээ нь та нэг 2 цаг тутмаар хиймээр байдаг. Энэ дээр 2 цаг тутам гэсэн горим байхгүй бол энэ захиалгад гэдэг дээр даржна. За захиалгад гэдэг дээр дарангууд энэ зарай оронд одоо чинь 2 цаг буюу 120 минут гэдгийг хийгээд. Энэ дээр гол нь хийх юуны чинь нэг чинь минутаар байдаг. Чинь одоо нэг 4 цаг тутам хиймээр байх юм бол 240 минут гэдэг юм уу. Цаг 30 минутаар хиймээр байвал 90 минут гэдэг юм уу. Ингээ хийх өгч чинь ингэж хийжээд нок гэж дараад дахиж нокийг дараад ингээ мэдээлэл авах горимч одоо солигддог байгаа шүү. За тэгээ мэдээлэл авах горимоо солигцоогоо яаж мэдгүй гэх юм бол энэ бодит цагийн хяналт руугаа ороод энэ GPS-ний чинь одоо яг энэ дээдлэл дээр байгаа энэ зүйл хэлж байгаа шинэ мэдээлэл авах горимын чинь тавтамжийг хэлж байгаа. Одоо чинь нэг байна гэдэг чинь 1 цаг тутамд гэж байгаа. Одоо чинь та 240 минут уу 4 цагаар тохируулах юм бол 240 гээд гараад ирнэ. 6 цагаар тааруулах юм бол 360 минут юм уу 6 гэсэн тоо гараад ирнэ. Энэ ингээд хогт тоо байхгүй зөвхөн юм ханцтай байх юм бол мэдээлэл авах горимч солигдоогүй түгээмэл уу байнга ашиглах одоо нэг ашиглах горим дээрээ байна гэсэн үг шүү. Мөн бас энэ байршлын горим руугаа ороо үзгээр таны идэвхжүүлсэн цаг чинь юм улбар шарангатай болсон байдаг. Одоо чинь та 1 минутаар идэвхжүүлчих юм бол тэр одоо 1 минут гэдэг чинь ийм улбар шар болчихно гэсэн үг. За ингэж халдаг байгаа. За одоо энэ алтлын энэ бол нөгөө явсан машиурууд уу түүхэн замыг халдаг гэсэн. За энэ лүү далж харангуудаа одоо өнөөдрийн хайх бол өнөөдөр гээд энэ хайх дээр далж өчигдрийн хайх бол энэ өчигдөр гэдэг дээр далж тохируулаад араас нь хайх гэдгээ далж. За өчигдөрөөгээд хайх гэдээ харахаар өчигдөрийн GPS-ний явсан байршил ингээд харагдаж байна гэсэн. Тэгмүүд энийг яг явсан машил ингээд харахын тулд энэ ахиц дэвшил гэдгийг ингээд жоохон өнгөлөгчдөг. Тэгэхээр яг эдэн цаг дэнд байсан байна. Иш явсан гэсэн ингээд мэдээлэл өгсөн үед нь ингээд гараад илгээ гэсэн үг.
За тэгээд одоо энэ захиалгад гэдэг дээр дараад бүр өмнө үеийн явсан байршлыг алждаг. Энэ захиалгад гэдэг дээр дарангуудаа зөвхөн дээдлийн он сарын өөрчилждэг шүү. Энэ цаг магийн оруулах хэрэггүй зөвхөн дээдлийн он сарын л өөрчилж шүү. За он сар дээр нь дараалаа. Одоо жишээ нь 11 сарын 20-ны байршлыг үзэх юм л ингээл 20 гэж бичээл ингээ хайцсан. Тэгэхээр ингээд GPS-ний мэдээлэл өгсөн байршлууд нь ингээ гараад ирдэг гэсэн үг шүү. За түүхэн зам нь юм байна. За энэ шөнийн горим гэдэг нь GPS-ийг одоо энийг хасаачаар энэ 11 цагаас өглөөний 4 цаг хүртэл мэдээлэл өгөхгүй гэсэн горим. Одоо 1 цаг ч юм уу ер нь бол их баг горимоор авч байгаа үед энийг хасаах юм бол батарейгаа гамнах тийм горим байдаг байна шүү. За та тэгээд одоо энэ төхөөрөмжийн мэдээлэл гэдэг энэ хэсэг рүү ороод орохоор энэ дээр энэ төхөөрөмжийн нэр гэдэг байгаа. За энэний оронд одоо нэг өөрөх адууг би юм бичээд өөрөх адууг нэрлэж болно. Жишээнд одоо энэ дээдлийн edit байгаа энэ төвчин дээр энэ дээр дараад за энэ дээр ингээд дарахаар чи юм edit-ийн зургийг гараад л тэнгууд нь энэ төхөөрөмжийн нэр гэдэг дээрээ дараад одоо энийг ингээд устгангуудаа одоо жишээ нь алаг азрахтай адууч юм бол алагч гэдэг юм уу хээлч юм бол хээлч гэдэг юм ингээд бичээ тэмдэглэж чинь гэсэн үг. Тэнгуудын зөвд одоо тэнгуудын эргээд энэ дээдэл дээр байгаа зөвийг дараад энэ одоо нөгөө сольж байгаа мэдээллийг хадгалчихнаа гэсэн үг. За бас одоо энэ нөгөө газрын зураг дээр тоноор харуулах уу юугаар харуулах уу гэдгийг энэ дээдлээс ингээд сонгочихно. Тэгэл энэ дээдлийнхаа нөгөө зөвдөл дарахад болно гэсэн үг шүү. За энэний араас гэх юм бол энэ бол одоо нөгөө нууц зүгээ солигдчихсан байна. Энэ луу орохоор GPS-ний чинь хуучин одоо солих одоо яг хэсгэлж байгаа нууц зүгээ чинь доотлох дээр нь шинээр орох нууц зүгнүүдийг гэж ингээд мэдээлэл авахгүй юм аа. Одоо нууц зүгээ солио явдаг шүү. За төхөөрөмжний үгдэх юм бол тэгээд энэ төхөөрөмжийн мэдээлэл гэдэг энэ нөгөө англиар үйл device info гэж байдаг шүү. За энэнийхний араас яг нөгөө англиар үйл ингэж харагддаг гэдгийг нь бас оруулчнаа. За ингээд төхөөрөмжийн мэдээлэлээр дарахаар энэ нэг төхөөрөмжийн хажуудалд байгаа олон оронтой тоочин энэ өөрөө чинь нэвтэлж орох гэдэг олон оронтой тоочин бас энэ дээрээ байж идэг шүү. Энийг одоо дараа нь хэрэг болоод харж марах хэрэг шаардлага гэх юм бол энийгээ ингээ харчнаа. Та хоёр төхөөрөмж авсан хоёр төхөөрөмжөө яаж сэлгэж орох вэ гэж байгаа үед энэ нэг одоо оролцсон байгаа төхөөрөмжнөөсөө гарах гэдэг төвчин дээрээ дараад галчихнаа. За галчингуудаа одоо нөгөө хоёр дахь орох төхөөрөмжнийхөө одоо кодыг хийгээд өгнө гэсэн үг. Энэ одоо нэг энэ төхөөрөмжнүүд чинь завсгүйл сүүлийн 4 орноо л өгөөд. Тэр 4 орны солио хийгээд өгнө. Одоо эхлээд шинээр нэвтэлж орж байгаа юм чинь нууц үгэн дээрээ 1-6 хийн. За ингээд нэвтрэх гээд орцохоор ингээд өөрчлөхгүй гэдэг сонголт гарч ирнэ. Төр өөрчлөхгүйгээ за энийг ингээд оруулчих. За ингээд орчихно. Ингээд орчихно. Тэгээд хоёр төхөөрөмжөөрөө хуулингийнх нь энэ кодыг хийж олчихно. Тэгээд хуулингийнх нь кодыг хийж олох гол нь энэ ногооныг зөв тэмдэглэгээдээ болж таарсан байх шаардлагатай шүү. Тэгэх юм бол таны нэвтрүүлсэн хоёр төхөөрөмж чинь энэ гол арын хар дээр дарахаар хуулиа ингээд гараад ирдэг. Таны орж исэн төхөөрөмжүүд л гэсэн үг. Бүгд ингээд гараад ирдэг гэсэн үг. Та чинь одоо хоёр төхөөрөмж авсан байлаа гэж бодоод танд энэ хоёр төхөөрөмж байгаа гэж бодохоор та одоо жишээ нь 944-өөр төгсцнөөрөө орсон бол одоо дараагийнхаа өөр нь орё гэж бодох юм бол тэн дээр ингээд алцдаг. За тэн дээрээ дараа нь нэвтрэх гээд харахаар нөгөө төхөөрөмж рүү орж ийн гэсэн. За тэнгуудээ дахиад гарах гэж дараад энэ аль дээр байгаа энэ суман дээр дараад энэсээ одоо жишээ нь та энэ 47-56-аар төгснөөр орсон байна гэсэн үг. Одоо энэ 14-82-аар төгснөөр орох юм бол энэ дээрээ дараад ингээл нэвтрэх орчдөг гэсэн үг. Ер нь ингэж хоёр төхөөрөмжөөр орж байгаа үед хоёр GPS-ийнхаа хуулингийнх нь нууц үгийг нэг код болгочвол илүү өөрсдөж амар байдаг шүү. Гол нь тэгээд эхлээд хоёр төхөөрөмжөөр хуулингаар нэвтрэхдээ нэвтрэх мэдээлэл санаарай гэх ногооны юм бол энэ дээр Facebook хавьруулж чад өчөөрэй. За мөн манай дугаар руу холбогдоод асуудал бодлуулах нь уйл авлаарай. Мөн орой 22 цагаас хойш амралт чийдэг учраас залахгүй уйл сайн шүү.